Жилд иргэдийн оролцооны жил болгон зарласан. Энэ хүрээнд бол баруун орчмын цэцэргаар ахлуулсан хөтөлбөр төлөвлөгөөг баталсан маш олон ажлуудыг бол бас бид бүхэн хийж амжуулсан байдаг. Тэгээд энэ жил бол бас манай иргэдийн төлөөлөгчдийн хурлаас орчны тогтчлт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил гэж ингээд зарласан нь бол эх онд манай баруун орчмын маань 70 нас хүрнэ. Энэ 70 насныхаа ойгоор бас маш олон бүтээн байгуулалтын ажлууд ногоон байгууламж нэмэгдсэн байх ёстой гэдэг имийг бид бүхэн ярилцаад ингэж зарласан байгаа. Хамтдаа бүгдээрээ хөдөлж ижил өөрийнхөө гэр орон амьдрах орчноо сайжруулахгүй бол өөр хүн бидний амьдралыг сайжруулах гэсэн юм байхгүй учраас энэ хотод баруун хотод амьдарч байгаа 25 мянган иргэний тухай асуудал байна. Энэ 25 мянган иргэн 25-уудаа маш эвдээ найртайгаар нэг зорилго чиглэлтэйгээр ингэж ажиллаж чадах юм бол бид нар энэ бас өөрсдөө амьдрах орчноо сайжруулахад бол бүрэн боломж байгаа гэж харж байна. За бидний гол зорилго бол хот суурин газрын орчныг сайжруулж, ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлж, эрүүл аюулгүй ногоон орчныг бүрдүүлнэ гэсэн энэ зорилгыг агуулж ажиллаж байна. За өрхийн тогтцолд ногоон байгууламжийг сайжруулах ажил байж байгаа. За энэ ажил дээр бол шилдэг тогтцолттой, шилдэг тогтцолттой аж ахуйн нэгжийн өдөртөмжийг боловсруулсан байгаа. За үржүүлэлт байдлаар үржүүлчихэд зарим хэсгийн